За ер нь манай хүмүүс багасаа л Wings клуб үзэж өгсөн гэдэгтээ хинж марахгүй бизээ. Шууд л миний хүүхэд насны том дурсамж, том нөлөө, том хайр. Хичнээн удаа ганцаардгаад, хичнээн удаа уйлахад Wings-ийн үзэл сэтгэл тавьшаад явдаг байлаа. Өөрийн мэдээлэл надад тань болчихсон бүр зүрхэнд нь нэлсэн хүүхэлтэй кино болсон шүү. Тэгээ нэг зүйл нь баруун Монголын бүх үеийн хүүхэлтэй киног мэддэг мөртлөө яа 5 дугаар бүлгээс нь л хойш сайн мэддэг байхаа гэж би боддог. Учир нь дэрийн телевизээр анх гарч байхдаа шууд 5 дугаар бүлгээс нь эхэлчихсэн шүү дээ. Тэгээд л бидний ойлголж жоохон дундаас нь ороод үзчихсэн сериал шиг байдаг байсан байж магадгүй. Тийм болохоор яг хүүхэлтэй киноны эхлэл яаж байсан юм, ямар учир шалтгаантай явдал өрнөдөг юм бэ гэдгийг бид анзаарлаа. Зарим чухал хэсгийг нь ойлгохгүй үздэг байсан байх. Жишээ нь би хүүхэд байхдаа үргэлж боддог байсан юм л та. Бүлэм яагаад хоёр аав ээжтэй юм бэ? Тэгээ бүр аав ээж хоёр нь өөр газар амьдардаг, нөгөөт нь тийс өөр ертөнцийн хангалтанч байх шиг. Бас тэр аашаагийн хуучин залуу юу болоод байна гэж бодлоод хүүхэд ухаанаар бол өрөөсөө байсан. Гэхдээ мэдээж би тэр үед ойлгодоггүй байсан. Жагаад ч музик дуртай байсан болохоор л үздэг байсан байхгүй юу? Нэг мэдсэн Wings клубгүй үзэр гэж байхгүй. Тэг би өнөөдөр TikTok ухаж авч байгаад Wings клубын нэг хэсгийг санамсаргүй үзэж эхлэе. Тэгэд гинэд заах яг яаж эхэлдэг вэ? Нэгдүгээр бүлгийн нэгдүгээр ангид нь юу гардаг вэ гэж сонирхоод эхлэл ангийн шинээр үзээд энэ сэдвэр чин сэтгэлээсээ бичлэг гэж дурсамжаа сэдрэхээр шийдлээ. Тэгэхээр одоо Wings клубын season 1-ийн эпизод 1 рүүгээ орцгоё. Өглөөний нар сайхан цууж эхэлж байтал бүлэм гихчэрийн нэг охин нойрон дундаа хурхраад хөвчөж байлаа. Гэтэл ээж нь хаалгаар шагааж ирээд сургуулаасаа хоцорлоо хэмээн түүнийг сэрээ. Бүлэм өсрөн бас юу гэж орилсон ч зуны амралт эхэлсэн гэдгээ санаад ээжтэй мэхлүүлснээ ойлгон ээжтэй гомдлсон. Тэр өглөөний цай уун сууж байхдаа аавдаа өчигдөр шөнжөө уншиж сонсон үлэг рүү өннөө нэртэй шидэн үлгэрийн амтын тухай номынхаа талаар ярина. Уг ном нь үндэ яг л жаахан хүүхдтэй шиг зурагт ном байгаа юм л та. Аав нь ч түн тийм байдаг юм аа миний хүүгээд л хэлээд өнгөрнө. Гэхдээ энэ бүлэм тал сонирхлыг илтгэнэ. Тэр өөрийнхөө амьдрал ямар нэг эдчэд байх гэж гордогч яг юу байгааг мэдэхгүй амьдардаг. Ер нь угаасаа өөрийгөө жирийн хүн биш гэж мэдрээд л байсан байгаа юм. Тэгээ бүлэм бусад сургуулийн хүүхдүүд нь зуны амралтаараа гадуур аялж зугаалж өгрөөж байхад би л гэртээ амарч байна гэж эцэг ихтэй гомдлоо. Ээж нь гэрээ ажилдаа туслуулахаар түүнийг үлдээсэн бололтой. Тэгэхээр аав нь зайлшгүй аргадаг санаатай бүлэм бэлэг барина. Бүлэм мотикл гэж бодон тогтолсон ч хайр цагнаас нь шинэ ундаг дуу гарч ирэхэд гутрна. Тэгээд л аав ээжийнхаа сэтгэлийг бодон дуугаа унаад хаашаач бөмөд явж л байгаа юм да зайлвал. Гэтэл замд нь хүүшийнхэн мицэ тарна. Мицэ бол тэгэл ер нь баяа ойлыг ишг бацсан. Тэр бүлэм саяхан гэлцсэн шинэ мотикл авснаа харуулж гадаад руу амархаар явж байгааг гайхуулна. Бүлэм амьдралдаа улам готрон цааш явна. Парк ташууд хайртай турлаг Кикотойгоо хамт сэлгэлж байтал Кико гинэ төрөлнө. Бүлэм доожчдыг гялтгасан далавртай охин нисэж байна. Доороос нь жижигхэн мангаснууд болон нэг том шар мангас дайрч байв. Тэр том шар мангас охины шид тагийг булааж авна. Бүлэмч тэгээд юу ч бодохгүй гинэд шууд бойлсгээд тулаанд оролцсноо. Тэгэл айдаггүй л юм байлгүй те. Түүнлэн мангаснууд дайртал түүний дотор байсан хүчин гүйн тэтгэвч нь. Угаасаа та нар бүлэм хүчтэй гэдэг бүгдээр л мэднэ үстэй те. Тэгээд манай бүлэм маань анх ингэж хүчтэй байсан байх нэ. Тэгээд тэр жигүүртэй охин өөрийн хүчийг эргүүлж аман мангаснуудыг замаасаа зайлуулж өөрийгөө Стелла Солиори гарагийн гүнж хэмээн танилцуулна. Стелла бүлэм бас шидэт шатвартай гэдгийг нь ойлгоод чич бас таг юм байна гэж хэлнэ. Гэвч Стелла гинэ тухайн алдаж бүлэм түүнийг гэртээ давуулж харна. Гэтэл энэ үеэр нөгөө шар мангас бүлэмт нуцалдаж байхдаа түүний өмдний хормоноос тасархай авч тугтаасан байдаг. Харин тэр өмдийг нь хараад нэг 3 минуттэй шулам аягийн хүмүүс нөгөө шар мангас дуурлаж энэ охин бол шидтэй. Тэр охины даавны өнөр өөр бин гэж гинэд ойрлолцохон. Энэ 3 шулам бол тэр угаасаа л манай энэ цувралын шилдэг эсрэг дүр болох ихчдүү 3 шулам байхгүй юу? Тэгээд мангасуудаа бүлэмийг хөнөхөр явуулдаг. Бүлэмийн эцэг их нь ухаангүй гэлцэн хувцастай охиныг буудан дээр хөвтөж байгааг хараад галзуурах шахна. Аав нь имлэг рүү авч явна гэд шууд түргэн дуудахаар залгана. Харин бүлэм үгүй тэр даг нь жинхэнэ шидтэн гэж хашгирахад мэдээж аав нэтгэхгүй охиноо солиорчих уу гэж бодсон маягтай байна. Гэтэл Стелла сэрээ шууд л шид төгчөө харуулan уцыг нь ногоо болгоод тавиргана. Энэ үед эцэг их нь гацна. Тэгэд л эцэг их хоёр нь түүнд итгэнэ. Стелла бүлэмчиж бас таг нь болох боломжтой Альба гэх шидэт төгтүүдийн сургууль сурах хэрэгтэй гэж тайлбарлаж түүнийг зургаар дамжуулан Альбагийн байрыг харуулдаг. Тэр зур нөгөө мангас бүлэм мөшөгөөр түүний 3 нүдтэй үнэрч шумуул гэдэг нэртэй нэг том цэнхэр одоо мөм дээр персиктэй за тийм дүр байгаа. Тэр мангасыг дуудаж энэ охины өмнөд тасархааг энд байна үнэрлээд бол гэж тушаана. Тэдэж гэрийг нь олоод бүр гэрлэн дээрээд бүр ингээд гэрийг ингээд нураагаа тайчдаг за. Тэгээ тэр хоёр шууд тэднэртэй тултана. Стелла өөрөн бүгдөө эд шидийнхаа хэлбэрлөө шилжин бүлэмтэй хамт тултана. Тэр хоёр угаасаа арай л барахгүй байж багт нь Raven, Timmy, Sky, Brandon гэх залуусаас бүрсэн тэ бүлгэм гинэт ирж тусалж нөгөө тусан цухтагаад яваад өгчгнө. Тэгэд угаасаа та нарын Sky эднэрийг бол мэднэстэй те энэ одоо тийм бүлэмийн ирээдүйн хайр тулаан дараа бүлэм итгэлтэй болсноор эцэг ихтэйгээ ярилцаж тэр Magix руу явах зөвшөөрлөө авдаг. Гэвч ийм аюултай зүйл болцоод тахад тэд охиноо явуулна гэж хэлнэ. Энэ шийдвэр бол бас гайхалтай логик эсрэгзүүлдэг. Гэр нь хагас дэлбэрчгээд тахад за тэгвэл явдаа даг нь болчих гэж зөвшөөрнө гэж боддоо. Бас тэгээд бүлэм гэрээсээ алга болоход
Хүмүүс юу гэх юм бол тэгээд эцэст нь бүгдээр хамт портолоор дамжин Magic-ийн ойролцоог газар дах бөгөөд 1-р анги өндөрлөж цаашдын ад левлийн эхлэл тавигддаг. Энэ Ivy нь бол сайхан газар үүсгэх гэж илэрсэн юм шиг байлээ. Би энийг нэг сайн ойлгоогүй. За тэгээ одоо дараагийн ангийг хандлалын тоноос харна. Тэгээд та хэд намайг дэмжиж сапа дараад байж байгаарай. Би маш хурдан парт 2-ороо эхний бүлгийг нэг бичлэгэнд багтаагаад яриад өгнө. Тэгээд баярлаа. Баяртай.